Оройн төрхөө үзэгчтэй PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаар та бүхэндээ Blue Mon Art Gallery дээр хүрэлцэн ирээд байна. Энд маань залуу уран бүтээлч Базарваны шинэ уран бүтээл гарсан байна. Ингээд бүгдээрээ уран бүтээлчтэйгээ уулзцгаая. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өнөөдрийнхөө үзэлцлийнхаа талаар хоёулаа цэгцэрлэг үзэн суугаа үзэгчтэй танилцуулъя л да. За миний 2 дахь бие даасан үзэсгэлэн байгаа. 4 жилийн өмнө би анхныхаа бие даасан үзэсгэлэн гаргасан. Хаана гарчсан бэ? Жанаа зэрэг нэрмж төрсгөрлийн музей танд гаргажсэн. Өнөөдөр болохоор сэтгэлийн хөдлөг гэсэн бас бие даасан үзэсгэлэн нээж байна. Тэгэд онцлог нөхөө болдоо бүгд морд байгаа. Морд төрсөн. Одоо зөвхөн морд зурцсан биш. Мордоор одоо мордын хөдөлгөөн уг төрс одоо зохион өмчч гэдэг юм те. Тэрүүгээр л одоо ямар нэг илэрхийлэх гэсэн санаа илэрхийлэх гэж оролдсон. Ер нь бол таны чиглэл гэх юм бол морд юм байна те. Бас нэрнээс нь хахад сэтгэлийн хүлэг гэсэн нэртэй. Гоё нэртэй бүтээл байна. За ерөөхдөө хэлэх гэсэн санаагаа морины төрсөөр юм морины хөдөлгөөнөөр морины бүтсээр илэрхийлэхийг оролддог. Одоогор үзэсгэлэнд ер нь хэр олон бүтээлүүд тавигдсан байгаа вэ? 60 гаруй бүтээл өгсөн. Анхны чинь уран бүтээл ямар нэртэй уран бүтээл тавигдсан бэ? Ямар зураг байсан бэ? Бас морд зурсан байсан уу? Тэг яг би бага хасаа зурсан л да. Тэгэл ер нь багасаа зурдтай. Багасаа зурдтай байсан. Морд зурдаг байсан. Тэг. Аль нутгийн хүн бэ та? Би Захваа юм би. Үлэстэй. За тэгвэл хоёул үзэгчтэй үзэсгэлэн гарсан бүтээлүүдээс бас хэсэгэн бүтээлүүдээ гоё үзүүлээ л да. За энэ бүтээл маань Түмэн Адуу гэсэн нэртэй бүтээл байна. Харахад бас маш олон морд харагдаж байна. Тэгээ Түмэн Адуу гэдэг бүтээл байгаа. Цотон тосоор бүтээгдсэн. Тэгээ хэмжээр их юм бол 100-300 харьцаатай. Ерөөхдөө тийм намрын тэ нэг бэлчээр дээр байгаа адуугаар тэ тэр намар малгар цаг тэ орон дулаан одоо тэр л оног илэн мордоор төрсөлж илэрхийлэх болсон. Ер нь бүтээлийг тойроход хэр хугацаа шаардлагатай бэ? Цотон тосоор зурхаа чинь нөгөө нэг тос нь бас хатсны дараа их хүлээдэг шүү дээ, тий. Ер нь бүтээлийг бас зурхад тань хэр хугацаа шаардлагатай бэ? Тэгээ энэ хугацаа ордог юм уу? Нэлээд ордог. За нэг 2 сар бол байдаг. Тий. Хамгийн их удаан зурагдсан бүтээл тань гэх юм бол удаан зурагдсан бүтээл гэх юм бол одоо тэр сэдв анх сонгосноос эхлээл тэрийг одоо бодож улсруулаад яваад авах юм бол 5-6 жил зурж байна. Нэг зургийг. Уран бүтээлчд ер нь бас бүтээлээ гаргахдаа судалгааны үндсэн дээр бас уран бүтээл гаргадаг шүү дээ, тий. Таны хувьд судалгаа хийсэн бүтээл гэх юм бол одоо энэ тавигдсан байгаа юм үзэсгэлэн. Байл яхаа бүгд одоо чинь зураг болгоно л судалгаатай, цаанаа нь утга агуулгатай. Тий. Зүгээр нэг мөр зурчихгүй тий. За дараагийн бүтээл дээр ойлоо. За иш. Монгол гэсэн нэртэй. За миний бүтээл Монгол гэсэн бүтээл аа. За тэгээд эртний одоо Монгол банхар одоо ховордсон тий. Монгол банхар гэж нохоо тэгээд одоо Монгол имэйл хазаартай ерөөхдөө нэг Монгол харагдсан. Тэгээд энэ зураг одоо болохоор Монгол гэж нэр өгсөн. Одоо сайхан Монгол имэйлтэй нэр маш ховорд. Яг хоо нэлээ ховордсон гэж ярьж болох байхаа. Ягаад тэгэхээр би одоо ингээл 100 хөдөө одоо ингээл итүүтэйгээл явдаг. Айлын зил уян дээр ингээл очих. Уян дээр мөр өгдөг. Гэрийн гадаа нэг хятад үйлдвэрсэн моцикл байж гас юм тий. Морь одоо Монгол морь ч юм уу. Тэр одоо ингээл Монгол соёл багуугаар алдагдаад байгаа тий. Тэрийг өгүүлжл одоо энэ хөтөлөх гэсэн. Та ер нь зураач нар маш олон газараас аялдаг шүү дээ. Таны хувьд гэх юм бас Монгол орноосоо илүү бас олон орон гадаадд аялж байсан уу? Ойр зурхан явж байсан. Монгол орнороо л юу аялах уу тий? Аялна л. Таны ер нь хөвчлээ харах юм бол мордуудыг зурсан байна. Мордоос бас өөр амьтныг бас зурсаж гаргаж байсан уу? Ер нь гаргая гэсэн бодол байгаа юу? Гараа зуран зав. Би гэхдээ энэ 2-3 дахь үзэсгэлэн хамтарсан тэгээ 3 дахь үзэсгэлэн болчихлоо. Тэгээ бүгдийн одоо өнөөдөр энэ үзэсгэлэн хүртэл мороор ингээд дагажцаа. Дараагийнхаа үзэсгэлэн болохоор араа ондоо чиглэл яг барих баха. Мориноос ондоо зөвлөл төрслөө зурна. Ер нь бас хүмүүс ч бас янз бүрийн нууцлаг тий хийс үрээр зурсан зургуудыг харчаад бас гоё бүтээл ингэж хардаг шүү дээ. Таны хувьд хэмээл хийс үрээр авангард зурнуудыг хэрэг зурдаг бай. Зурн өнгийн зохиомж тий
абстракт одоо кубиз одоо ийцмүүд байна тий. Бүгдлөө аль өөрийгөө эрэл агуул хийж аль болох тий. Задгаа чөлөөтэй ч гэх юм янз бүрийн ажил арга ажиллагаа сонгож хийх хэрэгтэй. За дараагийн бүтээлтэй байлаа. Зүгштэй танилцуулъя. За энэ хүү бүтээл маань жаргалтай дэлгэр гэсэн бүтээл байна. Та ер нь бүтээлээ төрөөснийхаа дараа нэрээ өгдөг үү эсвэл нэрээ өгснээ дараа бүтээлээ төрөдөг. Ер нь бол бүтээлчд янз бүр байдаг шүү дээ. Янз бүр. Яг хаа судалгааны үндэслэлтэй ажил бол эхэндээ нэр нь очих хэрэгтэй. Тэ нэрэн дээрээ толгуур төр судалгаа гэх юм. Энэ болохоор жаргалтай дэлгэр гэдэг зураг байна. Нууранд тэ нэг халуун өдөр ялгархаа зогсож байгаа ч юм уу те усан дотор усны мандал сэрүүн байдаг. Усан дотор сэрүүцээ зогсож байгаа гадуунуудыг ерөөхдөө тэр чөлөөтэй маягаар реалист хэв маягтай мөртлөө тийм орчин үеийн нэлээд задгаа ажиллагаатай иймэрхүү бүтээл байна. Дараагийн бүтээл маань домог түлэг гэсэн нэртэй бүтээл байна. Бүтээлийн хадлаа зөвшөөрч. За энэ домог түлэг гэсэн бүтээл байна. Цэцэн тосоор хийсэн. Яагаад домог түлэг гэдэг нэр өгсөн гэхээр яг нь Монгол морин толгойн домог хүлгүүд маш их байдаг л дээ. Одоо жишээ нь хурдан удмын домогт те алдарсан морд байна. Дэх нь одоо алдартай морд байдаг ч одоо дайны үед Вьетнамаас ирсэн гэдэг нь гадаадаас их юмдаа гүйж ирсэн морд гэдэг нь утга үсэн морд гэж ярьдаг те. Тийм одоо домог үсэн мордыг төсөөлж энэ бүтээлээ хийсэн байна. Ер нь бол монголчууд эр хүндтэй бас хамгийн хайртай гэсэн морь байдаг шүү дээ тий. Таны гэх юм бол өөрөө хамгийн хайртай морьдож бас зурж ирсэн үү? Зурж ирсэн. Баг ухтаа бол өөрөөсөө морь хараад морь зурдаг, морь дуурайлгаж зурдаг, морины зураг харчаа зурдаг. Баг ухтаа тийм байлаа. Энэ хөвдөөсөнд таны хамгийн хайртай морин чинь зураг байгаа юу? Тавигдсан байгаа юу? Байгаа. Тэрнэр ойлоо очиж бас үзэгчтэй үзүүлэл татах уу? За хамгийн хайртай мориныхын зураг болохоор үүлэн бор гэсэн нэртэй. За үүлэн бор гэсэн бүтээл. За ягаас би нэг хайртай морио төсөөлж одоо яг өөрийг харахгүй төсөөл нэг эрсүнг хийжсэн. Тэгээд тэр эрсүнг хараад байсан зөвхөн зураг болчихсон, бүтээл болчихсон тийм. Тэгэд нэг үүлэн бор гэсэн сэттэй ийм бүтээл хийжсэн юм. Тэр бүтээлүүд чи хараад хахад 2011 онд гаргасан байл та. Хамгийн сүүл ямар бүтээл гаргаж ирсэн бэ? 11, 12, 13 онд хийсэн бүтээлүүд хүртэл байгаа гэдэг. 13 онд бас хүлэг морьтоос бас зурсан аа. Тий. Хүлэг морьт тэгэл ерөөхдөө морьттой. Тэгсэн дээр яагаад заавал хүлэг морьны зурх болсон юм бэ? Шалтгаан нь гэх юм бол. За шалтгаан гэх юм бол дооич баг бахта сургуульд орж явах үедээ л ч юм уу та. Урдан морь ундаг байлаа. Дааг шүтлэн сургаад явдаг байлаа. Тэгээд тэр болгоно одоо зураачлахад төтөлсөн юм лээ. Тэгээд долонгой морь одоо юм сайхан хямрлаг одоо захад нөлөөсөн баг. Тэгээд Монгол морин тайргүй те. Монгол хэрэг бол байдаг байгаа л гэж. Тэгэл энэ хөө сайхан уран бүтээл үзэсгэлэн гаргах чинь бас тусалсан багштан гэх юм бол хамгийн анхны багштан гэх юм бол багшийнхаа талаар ойлгож үзэх шүү дээ. Би чинь төрчлөг урлагийн дэд сургуулийг 2008 онд төгссөн. Тэгээ Батмаг хөгс гээд Монголын орчин төвлөрөөр шагалт зураач байдаг. Тэр багшийнхаа урлан 5 жил суралцаад төгссөн. Багш маань дандаа урмын үг хэлдэг. Тэ. Шүүмжлэх зүйл байл шүүмжлэх зүйл байл хайр тэ хэлдэг тэ. Ер нь таны хувьд гэх юм бол одоогоор шинэ өсгөрөөд болсон зураачтай хэлэх зөвлөгөө гэх юм бол зураач хүн болохын тулд ямар их төсвөр хатуужил байдаг вэ те тэр талаар ойлоо бас багахан зөвлөгөө хэлэх. Зөвлөгөө гэх юм бол доо зургандаа хайртай байх хэрэгтэй. Зурж байгаа зүйлтэй. Тэ. Зурсан зүйлээ одоо эвдэж гэмтэхгүй. Тэрнээс эхлээл ер нь зураач хүн чинь зураг хайрлагаас л эхэлнэ тэ. Тэгэл үргэлжил зурж явах хэрэгтэй. Зурж л байх юм бол зураач болно гэсэн. Зурхгүй нэг 2-3 хоногт ингээл гадуур тий. Ер нь бол залхуу байх юм бол тий төсвөр хатуужил бас зураач хүн маш хэрэгтэй юм санагддаг л та. Бас мэдрэмж тэгэл яг мэдээж авьяас байхгүй бол тэр хүнийг 1000 сургалт төгсгөө зураач болохгүй л гэж боддог шүү дээ. Миний бодлоо.
1% авьяас бас 99% хөдөлмөр гэдэг шүү дээ. Зураач хүнд бол энэ үг маш чухал гэж санагддаг. Тэгээд өнөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. За ингээд өнөөдрийн дугаарыг дугаарт маань хүрэлцэн ирсэн. Базарвайн ахта маш их баярлалаа. Ингээд таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөд. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилттай. За баярлалаа. Урлагийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо та бүхэндээ алдартай зураачдын амжилтанд хүрсэн түүхийг өгүүлэх гэж байна. Английн нэрт зураач Жозеф Миллиард Уильям Тернер 1775 онд Лондон хотод төржээ. Тэр маш авьяаслаг хүүхэд байсан бөгөөд зурсан зургийн аавынхаа дэлгүүрийн цонхон дээр тавьж 2-3 шиллингээр зардаг байжээ. Улмаар 12 настайдан Хенри Босюлийн баримлыг будах анхны захиалгаан авжээ. Энэхүү балчир авьяастан маань 1789 онд Жозеф Лондонгийн зургийн академийн оюутан боллоо. Энэ үедээ тэрээр Тернер Гертингтэй цуг доктор Монрогонд ажиллаж эхэлжээ. Тэдний гэр орон академи шиг байсан тул Монрогийн гэрт оройн 18 цагт очиод 22 цаг хүртэл ажилладаг байж. Тэр хоёр хамтран ажиллахдаа Гертинг хар зургийг нь зурж, Тернер будаж дуусгадаг байлаа. Удалгүй Тернер тосон будагаар зууж эхэллээ. 1790 оны 2 дугаар хагаст 17 дугаар зууны нэрт маструудын арга барилаар Францтай хийсэн дайны сэдвээр нийлийн тулаан гэх мэт дайны сэдвтэй зургууд зурсныг баян зохиолч Уильям Вемпорт худалдан авсан байна. Ингээд тэрээр баггүй амжилтанд хүрчээ. 1802 онд хааны зургийн академийн гишүүнээр сонгогдож, удалгүй Парис хотооч Луврын музейн зургуудтай танилцсны дараагаар Швейцар явж 400 гаруй таталбар зураг зуржээ. Тэрний зургийн өрмөц онгон байгаль, өнгө дүрсний зохицол нь мартагдшгүй сэтгэгдэл төрүүлдэг байлаа. 1804 онд Тернер өөрийн галерейг байгуулж шилдэг зургуудаа тавьжээ. 1808 онд Тернер профессор боллоо. 1819 онд Итали явснаас хойш зургийн арга барил нь улам чөлөөтэй, энгийн болж байгалийн ямар ч үзэгдэл дүр төрхийг амьд бодитойгоор дүрслэх чадвартай болсон байна. Тернийн зургууд нь Францын импрессионистуудыг хол давж гарсан төдийгүй 19-р зууны 2 дугаар хагасын Европын символизмын урсгал бий болоход асар их нөлөө үзүүлсэн юм. 1851 онд Тернер хүнд өвчний улмаас нас баржээ. Тернер 5,000 досон будагийн, 20,000 усан будаг, 19,000 хар зургуудыг үлдээжээ. Тернер зургуудаа Английн ард түмэнд гэрээслэн үлдээсэн бөгөөд одоо Лондон хотын Тэйтийн галерейд хадгалагдаж байдаг. Урлагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ залуу уран бүтээлч Даваа нэмийн цуврал хичээлийг хүргэдэг лээ. Ингээд та бүхэн хичээлээ хүлээн авч үзсэн үү?
Сайн байцгаана уу эрхэм мэнд үзэгчтэй. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ усан будгаар одоо хэрхэн яаж ажиллахыг одоо зурж үзүүлье. За мөн түрүүчийн дугаараар бол та бүхэндээ тосон будгаар хэрхэн зурхыг үзүүлсэн. За мөн биер түүшээр одоо үзгээр хэрхэн зурхыг бас үзүүлсэн. За энэ удаагийн дугаараар бол та бүхэндээ усан будаг буюу акварелээр одоо би одоо бас мөн өөрийнхөө доторх одоо энэ төсөөллөөрөө тийм бороотой одоо нэг зургийг зурж үзүүлье гэж бодож байна. Тэгээ бүгд анхаарлаа нааш хандуулаарай. За усан будагаар зурхын тулд бол үзэгч та бүхэн эхлээд наашаа сайн анхаарлаа хандуулж байгаарай. За энэ биерээр тий одоо энэ бол өчнөө олон төрлийн биер байдаг. За бүдүүнөөсөө нарийнээсээ бүдүүн гэх мэтлэн. За би бол одоо 2 төрлийн биерээр одоо та бүхэн зурж үзүүлэх гэж байна. За мөн харандаа бас бэлэн байх хэвээр. За мөн будгаа одоо ингээд найруулдаг юм палитр тий энэ бас бэлэн байх хэвээр. За мөн ингээд одоо бас усаа бэлтчихнэ. За ингээд энэ бүгд одоо хэрэглэгдэхүүнийг одоо ингээд өөртөө эхлээд орчингоо эхлээд бүрдүүлчихэд за мөн флашитэн дээр одоо энэ ватм цаасаа ингээд татчаад зураг эхлэх нэ. За зураг эхлэхийнхаа өмнө бол мэдээж бас яг юу зурх гэж байгаагаа бас дотроо бас бодож тунгаацсан байх хэрэгтэй байдаг. За би бол дотроо бол одоо бодсон байна. Бороотой зураг бол ямар ч байсан зурнаа гэдэг өөртөө одоо түрүүн энд скицээ гаргацсан байгаа. За тэрнийг одоо та бүхэндээ бас зурж үзүүлье гэж бодож байна. За та бүхэндээ одоо би энэ бороотой зураг одоо хэрхэн яаж зурхыг үзүүлье. За мөн бороотой зураг зурхтаа би нэг сайхан тийм тал нутгийг төрсөлж үзүүлье гэж бодож байна. За мэдээж энэ газрынхаа горизонтыг бол одоо тэмдэглэж хэрэгтэй. За үүлнийхээ хөдөлгөөнийг би одоо ерөнхийд нь яг яаж хийх вэ гэдэг бас маш давчхоо тэмдэглээл. За мөн энд одоо ус моснууд нь одоо яаж байх вэ те. За ингээд тэмдэглэгээ хийчихэд одоо биерээрээ усандаа би эхлээд одоо энэ ватм цаасаа их чиглэж өгөх хэрэгтэй байдаг. Энэ ватм цаасыг яагаад чиглээд байгааг бол чиглээгүйгээс болж одоо энэ зургийг одоо бас тийм усан будагч их гоё аль болох устай ажил бол өмнө их гоё байдаг. Урсгаж, уусгалттай тийм чи бас нэг техник ажиллагааны төрөлд ороо явчихна. За ерөнхийд нэг бүгднгийн чиглэснийхэн дараагаар өнгө наастра одоо ямар хуу байх вэ гэдгээ бас бодолцоод өнгөө тавьж эхлэх нэ. За хэдийгээр бороотой өдөрч гисэн хүүтэн өдөрч гисэн бас тий тэр донд ч бас дулаан өнгө бас явагдаж л байдаг. За усан будгийн ажилд бол энэ гэрлийг бол одоо бас мөн бас үлдээж те гэрлийг бол маш хадгалж явах хэрэгтэй байдаг. Гэрэлтэй газар одоо жишээлбэл будчвал дахиж тийм гэрэл бол одоо энэ усан будганд бол олддог. За мөн ингэж гоё одоо уусгаж те. За одоо энэ бороо одоо ингээ үүл нь ингээ бороо орж байгаа юм шиг одоо ингээ гоё уусгалттай ингэж ажиллаад техник ажиллагааг нь гоё гаргаж өгöd. За одоо энэ үүл нь цоорхоогоор тий одоо нар мар тусч байгаа энэ хэсгийг одоо энэ дээр усны тусгал дээр бас ингэж харуулж өгдөг. За мөн цааш нь бас агаарлаг өөрөөр хэлбэл одоо энэ орон зай гэдэг юм бол одоо гаргаж өгөх хэрэгтэй байдаг. За одоо энэ
орон зай гэдэг юмыг харуулж өгөхийн тулд наашаага бол мэдээж одоо наашаа хүндрээд те нааш нь ингээ одоо нааш нь хүндлээд одоо энэ орон зайг гаргаад энэ цааш нь бол нилээ агаарлаг хүүтэн одоо юм пилот юу юм ягаан өнгөр одоо ингэж хийж одоо орон зайд нь оруулж өгч байна. За томхон бэрээрээ бол одоо энэ том бэрээрээ бол ерөнхийд нь тагалдаа хийгээд дуусныхан дараагаар бол наривчлалаа бол одоо жижигхэн нарийнхан юм бэр контрын бэрээр ч юм уу те гүйцэтгэлийг одоо хийдэг байгаа. За ихэвчлэн бол одоо энэ акрилны бэр бол одоо юм зөөлхөн юм өстэй байдаг. Тийм учраас үзэгч та бүхэн бас суралцагч та бүхэн бас энэ бэрийг сонгож авахдаа акрилны бэрийг бол юм зөөлөн өстэй ийм бэрийг авах хэрэгтэй байдаг. Хатуу өстэй бэр бол акрилээр бол төдийлөн зурж болдгоо одоо баатам цаасаа зурх тий хоорондоо юм уусч өгөхгүй юм аюултай байдаг. За акрилээр бол одоо та бүхэн зурхдаа өнгийг одоо 3-аас илүү хольж болохгүй 3-аас илүү өнгийг одоо хооронд нь хольж болохгүй гэсэн. За тэгээ 3-аас илүү өнгө холиод ирэх юм бол акрил чи өөрөө одоо хэрдэх аюултай байдаг. Одоо өөрөөр хэлбэл өнгө биш болно гэсэн үг байхгүй. Байгаль дэлхийг бол одоо хан амтангуугаар бол одоо төсөөлөхий аргагүй. Тийм учраас та бүхэнд одоо энэ дээр би бас хоёр морь зурж үзүүлье. За мэдээж одоо бороо орцсон одоо энэ шалбаагтай юм устай үед бол морь бол одоо толгоогоо нэг доош нь гудайлгаа тий. Ингээд бол нэлээд тийм даарсан маягтай ингээд зогсож идэг шүү дээ. Морин зургатаа бол одоо бас цаатлынх нь одоо энэ юунаас нь бол үлдээх газар нь үлдээгээд битүү бас бүгдийн таглахгүйгээр одоо ингэ ажиллаж болдог байгаа. За энэ одоо үүлэн дээр одоо жишээлбэл ихэд л яг энэ үүлийг бол одоо яг энэ одоо эхлээд усаараа чиглээд дараагаар нь ингээ өнгөө тавингууд л яг энэ тогтолцоороо өөрөө тийм ингээ урсаал одоо энэ бүгд чи яг ингээ техник ажиллагаа болж одоо яг энэ бороо үүлч одоо нэг бороо орохоороо тийм нэг самнж байгаа юм шиг их гоё байдаг шүү дээ юм бол яг одоо тэр хэсэг маань одоо яг энэ тогтолцоороо одоо ингээ өөрөө ингээ гаргаад ирдэг тийм байгаа. Тэр энэ үг дээр бол одоо маш их анхааралтай тав ажиллах хэрэгтэй. За мэдээж одоо энэ усан дээр бол энэ үүлний одоо энэ шаргал хэсэг те энэ хэсэг дээр бол одоо ингээд тусцсан байж таарна. Тийм учраас энийг бас тэмдэглээд тусах газар нь ингээд тусгаж өгөөд мөн бас яг энэ цагаанаар нь одоо ингэж үлдээх газар нь бас үлдээгээд ингэж ажилладаг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ бороотой зургийг одоо энэ усан будгаар акрилээр хэрхэн яаж ажиллахыг та бүхэндээ бас үзүүллээ. За мөн бороо одоо яг ингэ шивэрж байгаа тий одоо энд нэг хоёр морь ингэ зогсцсон. За мөн наагура цаагура атэр гэдэг юм устай юм шалбаагтай энэ хүү зургийг одоо байгалийн одоо нэг тогтолцоо шүү дээ. Энэ бол нэг тогтолцоог одоо та бүхэндээ бас зурж үзүүлэх гэж одоо ингэж зорилоо. За тэгээд эндээс бас та бүхэн бас энэ техник ажиллагаа тий энэ урсгах за мөн нааталт нь одоо энэ бичих барих одоо ингээл энэ акрилны одоо жоохон ч гэсэн техник ажиллагаануудыг бол бас үзэгч та бүхэн суралцагчд маань одоо суралцсан баг гэдэг зүйл итгэлтэй байна. За
дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. ПП телевизээс бэлтгэн өргөдөг урлагийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эдгээрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөл та бүхэндээ алдартай хотын хөрөг зургийг үзүүлэх болно.